Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой. Охин хамгийн түрүүнд сэрэн өнөө хоёроос ирэв. Тэр ихэд айж сандарчээ. Нөгөө хоёр ч яав ив болон босч ирлээ. Охин зураг руу зааж үг хэлж чадахгүй зогсоно. Зурган дээр хэмхтэн үс цасан цагаан болж царай нь хөгшин болжээ. Харж ийн үеж зурган дээр хэмхтэн үс цагаан болчихож. Яагаад зураг цайраад байгаа юм болоо? Шаал дими хэмэнд санаа зовх юм. Энэ зураг хинт хамаатай юм. Гинт аман хуур тадах нэлийн удаан сонсогдно. Нам дуухан байсан хүчтэй болж ирнэ. Өдөд яахаа мэдэхгүй сандран дорон гүйлдэж чихэн даран доош сууцгаалаа. Хөөхтүүд ээжээ энэ дуу чихэнд ямар хүчтэй сонсогдож байна. Чимээгүй болголтой ээжээ гэцгээв. Ээж бид нарыг тайван байлгаад өгөөч гэж хашгирна. Тэдний гэрэл харан хуйлна. Энэ үед тэдний хажууханд өөр нэг гэрэл тодорч хоёр хүн ширээн дээр суусан ярилцсана. Бөө аман хууран ширээн дээр тавилаа. Тийм ээ, яалтчгүй ээж охин хүү гурвын сүнс байна. Шинийцэн таач тийм баха. Хуучин эзэн гэж нэг залтай итгэхэд таач хямдхан надад зарчихсан юм. Гү доторх тавилгатай шүү бүр. Энэ муу ёрын зурагтай хамт хэмээн нөгөө цагаан үс дэмэгтийн зургийг заав. Ээж хөө охин гурав завсрын ертөнцөд хэдэн 10 жил гацжээ. Тийм ч учраас энэ зурганд нөлөөлж энэ хөрөгт учир байх шиг хэмээн зураг руу ойртон сонжин харна. Эзэн ч бас хажууд нь очиж хамттан харцгаана. Яагаад гацчихсан бол? Би байшинта засвар хийж хажууд нь өргөтгөл барилж байгаа. Барилгачид хэлэхдээ эмэгтэй хүний уйлаг орилж хашгирах, хүүхдүүдээ инээлдэх янз бүрийн чимээ гардаг гэсэн. Бүр нэгнийх нь цамцыг урсан гинлээ. Тэрнээс болж байшинд мань засвар хийх хүмүүс олдохгүй удаашралтай байна. Энэ нэг удаан хүлээжээ. Гэтэл тэр хүн нь энэ ертөнцид алга. Эднэрт золгүй явдал тохиолдож амиа алдцгаас нь ч өж мэдэх юм. Тэрийг ээж мэдэхгүй хөөрхи амтад өөрсдийгөө амьд гэж боддог байх. Яг тэгж таарлаа шүү. Таанч тавилга сэлт хөдөлж аяг тавг тажигнан угаалтар ус заримдаа гинт шорог гоочдөг. Би цонхны халтуудыг авах гингүүд байшин дотор орилон чарлаан юм болно. Би нэг удаа угаалтурт нүрээ угаажгаад толинд өөрийгөө харсан чинь нэг охин харагдах шиг болсон. Би цочсондоо охин шиг хашгирсан шүү. Тойл гэдэг чинь хоёр ертөнцийг ужруулдаг гарц шүү дээ. Тойлтой хамаагүй харьцаж өөр болохгүй. Одоо би яавал дээрв? Би чамд яахыг хэлж өгнө. Харин одоо гарыг минь цайлгах хэрэгтэй. Хэмээн алган дээш гаруулав. Шинийцэн өврөн уухаж ихэд нандагнан хадагнд боосон мөнгөн гаргаж ирэн гар дээр нь тавилаа. Бөө мөнгийг цааш хийн. Завсрын ертөнцөд хоргоцсон сүнснүүд удах тусмаа зайлуулахад хэцүү байдаг. Өгсөн мөнгө чинь эхний удаадаа бол хүрнэ. Харин ажлаа дуусны дараа дахиж яг ийм хэмжээний мөнгийг нэмж өг гэж хэлмээр байна. Гэхдээ би сайн нэлийн ихийг өгөх шиг болсон штэ. Харамлаж өгсөн мөнгө надад юм болохгүй. Энийг аав. Хэмээн мөнгийг нь улаан нүрлүн цацаж орхив. Эзэн сандарч мөлхөж газраар нэг тарсан мөнгөн дэвсгэрдүүдийг төвж авна. Бөө уурлан босож явах гэлээ. Эзэн та тогтож хайрлаа л да. Энэ мөнгөө та аав. Би юурээс харамсан зүйлгүй. Тэгэлгүй яах вэ таны зөв. Ажил дуусны дараа танд дахиад яг иймийг өгөх болно. Хэмээн бууж өгөн сөгдөн мөргөх нь холгүй гойв.
Бөө буцаж суудлдаа суун. За тэгэхээр дахиж юм донгосохгүй гэж найдаа. Би бол бусад бөөнараас өөр. Би үүлийн гүйцэтгэхийн тулд онгодон оруулаад авах шаардлагагүй. Хэд догширсныг нь би эхлээд шалгах болно. Түүнээс хамаарч тэд нөгөө ертөнцийн гэрэлтэй тал руу очих уу эсвэл бараан тал руу очих уу гэдг нь тодорхой болох юм. Би одоо тэднийг сэрэх болно. Гэснэн аман хууран татаж гарав. Аман хуурны ая аажуухан байснаа түргсэж тэрхрээр тэдний эргэн тойрондох дуу чимээ эмх замбраагүйдэл нэмэгдэж байлаа. Шэнэзэн айж доош нь чихээ дарансав. Хөрөг зураг одоо бол бүр чаймар чөтгөрлөг харагдаж байна. Охин ээж та энийг хардаа харалтаа ээж хэмээн баяхрна. Хөө эндээс холдъё тэгэлдээ ээж гэж ээжсэн гойно. Ээж хөрөг зураг руу аажуухан ойртлоо. Энэ хөрөг ийм болох учиргүй. Би цэлд салуухан эмэгтэй хөрөг байсныг санаж байна. Яагаад ийм болох гэж хэмээн хөрөг рүү ойртов. Сайн хараад байвал нэг л танилнууд. Охин хажуугаас нь ээж минь гэж төгдөрснэн энэ таны хөрөг зураг байж сайн харалтаа таны зураг байгаа үсттэй. Би жаахан байснаа санаж байна. Та энэ зургийг зураад л өдөржингөө урландаа унждаг байсан. Байц. Ийм байх учиргүй. Тэгэхээр би зураач байсан байх нэ. Би яагаад мартдаг вүлээ? Зурсан зургуудынхаа болонд би өөрийн овог нэрний эхний үсэг онсаар тавьдаг байсан шүү дээ. Тэрээр бүрж ойртон шагайна. Тийм байна. Миний нэрний үсэг энд бас 1995 он гэж бичиж. Ээж юу болоод байгаа юм бэ? Бид нэр айгаад байна штэ. Хүүхдүүд минь айх зүйлгүй. Одоо юунаас ч айх шаардлагагүй. Энэ зурагт ч хоргодох шаардлага алга. Аав яасан бол ээж? Ээж нэгэн хөшгийг буулгалаа. Цаана нь гэрэл цацарсан хаалга байна. Ээж хүүхдүүд минь ээжийнхээ араас яваарай. Бид тэр ертөнцид очивол бүрч сайхан газар биднийг хүлээж байгаа. Аав нь бас тэнд бий гэж хэлээд хаалгаар төрүүлэн оров. Ээж харагдхан болжээ. Хүүхдүүд орох хэсгэн шийдэж ядан тэнэгэлзэн байснаа хаалганы зүг зэрэг харцгаана. Хүүхдүүд аава гэж баярлан хашгирч хаалгаар гүйн орж харагдхан болов. Ширээн дээр бөө эзэн хоёр суусан хэвээр байв. Наад хөрөг зургаан шатаачгаж одоо болно. Хөрөг зургаан дэл хорогдож үйж. Гэхдээ одоо хаалга нээгдэж хаагдсан учраас энэ хөрөгч бас байхгүй болох учиртай. Одоо гайгүй болсон гэж ойлгож болох уу? Надад одоо хүртэл итгэхгүй байна уу чи? Хэмээн уурсан дүр үзүүлв. Үгүй. Ясалтлаа гэж тайвшруулв. Өгсөн мэд амьдардаг хүмүүс байхад амьд мэд амьдардаг нөгөө ертөнцийнхэн ч бас байх юм. Энэ орчлонд бидний мэдэхгүй төг төмөн зүйл байдаг нь нууц биш юм. Үзээгүй хараагүй гэдэгт нь огт байдаггүй гэсэн үг биш. Үзсэн харсан юм бүхэнч үнэн байх албагүй. Хэрв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой.